Сайн уу? За өрийн хорхоотнуудаа ээлжид нэгэн шинэ бичлэгээ бичих гээд яг кофегоо бэлдээд бэлэн болоод авлаа. Хичнээн хол зайтай бичлэгүүд оруулагч хүлээж үздэг үзэгчдтэй маш их баярлалаа. Хэрвээ анх удаага үзэж байгаа үзэгчд байх юм бол хувц загварт дуртай мөн хувийн стилээ шинээр бүтээхийг оролдож байгаа, стилээ хайж байгаа хэн бүхэнд сувгмаа нээлттэй байдаг учраас subscribe дарж notification-ыг асаахыг зөвлөе. Мэдээж та өглөө өдрийн цагаар намайг сонсож байгаа бол кофе цаймаа ашиглаад хамтдаа загварын талаар ярилцъя. Энэ удаа би олон хүмүүсийн сонирхож байгаа биеийн хэлбэрүүдэд тулгуурласан стилийн хувцсны зөвлөмжүүдийг зураг бичлэг болгон хүрэхээр бэлдсэн байгаа. Мэдээж цуураас нэхлээд тайлбарлах нь үр дүнтэй байдаг учраас өөрийнхөө биеийн хэлбэрийг гэрийн нөхцөлд хэрхэн зөв тодорхойлох талаар өнөөдрийн бичлэг маань эхлэх болно. Өмнө нь бол би body shape гэд энэ бичлэгийг оруулж исэн. Нэлээд урт бичлэг болох гэдсэн учраас part 2-ыг оруулнаа гэд бодчихтал нэг бүвчлэн задлаад бүх биеийн хэлбэрүүдэд тохирсон хувцсны зөвлөмжүүдийг ярих гэхээр дахиад нэлээд том бичлэг болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр үүнийгээ задлаад богино бичлэгүүдийг цуврал маягаар оруулах нь зөв юм байна гэж бодсон. Бүх бичлэгүүдийг маань үзсэн загварын хорхоотнууд маань бол сайн мэдэх бах. Миний зорилго бол хувцас загварыг хүн бүрт ойлгомжтой энгийн байдлаар тайлбарлах явдал байдаг. Ер нь бол хувцас загвар гэхээр high fashion гэдэг юм уу, эсвэл загварын тайз, runway, эсвэл олон брэндүүдийн талаар А-бэгөө мэддэг тансаг ийм хэрэглээтэй тийм ээ, лакшери хэрэглээтэй байх ёстой мэтэр бидэнд ойлгогдчихсан байдаг. Гэвч хувцас гэдэг бол өөрөө бидний амьдралын хамгийн энгийн өдөр тутамд хэрэглэгддэг basic суур хэрэглээ шүү дээ. Цаашлаад self presentation буюу өөрийн дүр төрх гадаад байдал зан төлөвөө бусдын өмнө таатайгаар харуулах, нийгмийн хүлээлтэнд тодорхой хэмжээнд өөрийгөө нийцүүлэх, ухамсартай болоод ухамсаргүй ийм ирмэлзэл. Түүнчлэн зохистой хувцлалт нь зөвхөн бусдад харагдах талаасаа илүүтэйгээр өөрийнхөө тухай мэдрэмжид ч нөлөөлж байдаг. Тэгэхээр өдөр тутмын хувцлалтаа бид нэр хүссэн хүсээгүй анхаарал хандуулах ийм шаардлага тулгараад байдаг. Өнөөдөр бидний олонх нь маш завгүй амьдралын хэм маягтай байдаг учраас fashion, shopping зэрэгт төдийлөн анхаарал хандуулад иж чаддаггүй болов уу гэж бодож байна. Гэсэн ч амьдралын шаардлагаар яалтчгүй уйлралдаа нэг тийм ээ шопинг хийх шаардлагатай болно. Ингэхдээ өөрийн биед цохоос гадна өөрийгөө бусдад илэрхийлэхийг хүсэж байгаа одоо өөрийн хувийн тэр имижтэй тохирсон хувцас сонгож аавна гэдэг маань үнэхээр одоо толгой гашлагдаг асуудлуудын нэг болж авирдаг. За энэ бол хувцлалт гадаад дүр төрхтөө анхаарч байгаа тийм ээ, анхаарах гэж байгаа хүмүүсийн хувьд бол маш чухал сэдвүүдийн нэг. Учир нь заримдаа бусдад нэлээд аятайхан харагдаад байгаа хувцсыг нэ яг би худалдаж аваад өмсөхөөр надад ерөөсөө тохирохгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг үстэй. Үүнд мэдээж олон төрлийн шалтгаан байж болох ч хамгийн том асуудал бол хувцлалт биеийн хэлбэрээс шууд хамаарч хэрхэн харагдах нь тодорхойлогддог. Хэрхэн харагдах нь шийдэгддэг гэх юм да. За тэгвэл биеийн хэлбэрээ өөрөө гэрийн нөхцөлд тийм ээ хэрхэн яаж тодорхойлох талаар бяцхан зөвлөмж зааврыг хүргэе. Танд ерөөсөө бие босоо харагдах тойл, за тэгээд уян метр байхад хангалттай. Түүнчлэн танд туслах хэн нэгэн байвал бас их зүгээр. Гэхдээ хүсвэл өөрөө ч биеэсээ хэмжээ авч чадах учраас миний зааврын дагуу дагаад хийгээрэй. Биеэс хэмжээ авахдаа биед суусан, биеийн хэлбэр тодотгосон, за эсвэл баруун хувцас өмсөх нь хамгийн тохиромжтой. За хамгийн түрүүнд авах хэмжээ бол мөрний өргөн. Хүний хоёр мөрөн дээр мөрний ясны хамгийн өндөр цэг байдаг бөгөөд тэр хоёр цэгийн хоорондох шулуун цаг мөрний өргөн гэж нэрлэдэг. Хэмжээг авахын тулд биеийг сул байлган зогсоод метрийг нэг мөрний ясан дээр тавиад нөгөө мөрний яс хүртэл шулуун татаж хэмжилтийг хийнэ. Хэрвээ та өөрөөсөө биеийн хэмжээг авч байгаа бол мөрөө урагш хавчилахгүй босоо зогссон байралтайгаар биеийн хэмжээг авах ёстой. За мэдээж мөрний өргөнөө хэмжээд дууссан тохиолдолд бичиж тэмдэглэх хэрэгтэй. Дараа нь цээжний тойргийн хэмжээ буюу бүхний хамгийн өндөр хэсгээр нь хэмжилт хийнэ. Энэ үед анхаарах гол зүйл бол тууцан метр маань ард талдаа доошоо унжих, эсвэл хажуу тийшээ мөрий дали байгаа хэсгийг нь шалгаарай тий. Тэгэхээр тууцаа яг тэгш хэмтэй байрлуулад
биеийнхаа цээжнийхаа тойргийг хэмжнэ гэсэн үг. За одоо бүгдээрээ бүслэгээс хэмжилтийг авна. Бүслэгийн түвшин бол ихэвчлэн хүйсний орчимд байрлаж байдаг боловч зарим хүний хувьд арай дээшгээ эсвэл арай доош байралтай байж болдог. Миний хувьд баг зэрэг доош байралтайд тооцогддог. Тэгэхээр бүслэгийн түвшин яг хүйсэн дээр таарах ёстой гэж бодолгүйгээр толинд харж агаад бүслэгийн хамгийн нарийнхан харагдаж байгаа хэсгийг нь олоод түүгээр тойруулан хэмжилтийг хийнэ гэсэн үг. За мэдээж дээр хэлсэнтэй ижилхэн бүслэгийн хэмжээг авахдаа тууцыг хэтэрхий чанга татаж чангааж болохгүй. Бүслэгээс сул тавьж агаад яг байгаа хэмжээг нь авах нь хамгийн чухал. Хамгийн сүүлчийнх нь ташааны хэмжээг авна. Өгзөгний хамгийн өргөн хэсгэрийг хэмжиж өгнө. Хажуу талаас харахад өгзөгний хамгийн бөмбөр хэсэг гэдэг юм уу? Тэр хэсгийгээ дайруулан хэмжих ёстой. За мэдээж хэмжилтээ хийгээд тэмдэглэж авна. За одоо та биеийн хэлбэрээ тодорхойлох үндсэн бүх хэмжилтүүдээ авсан гэсэн үг. За биеийн хэлбэрийг шууд тодорхойлохоос өмнө яагаад биеийн хэмжээг ингэж нэг бүрчлэн авч байгаа юм бэ гэдгийг тайлбарлая. Онлайнаар хувцас захиалга хийхдээ сайзны хүснэгтийг хараад яг өөрт тохирох тэр хэмжээгээ сайзаа олоход маш өндөр ач холбогдолтой байдаг. Цээж бүсэлхий ташааны хэмжээгээ тухайн хүснэгттэй харьцуулж харах хэрэгтэй. За яг биеийн хэмжилт хийсэн таны хэмжилтэнд тас таарахгүй байж бас болно. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Илүү ойролцоо таалрын сонголт хийнэ гэсэн үг. За хэрвээ эргэлзэж байгаа юм бол миний хувьд зуны хувцсыг арай жижиг таалрын, харин хавар наамар өвлийн хувцсыг арай том таалрын худалдаж авдаг ба. Жижиг болоод дунд сайзны сонголт авах юм бол ер нь ихэвчлэн дунд сайзыг нь барих тохиолдол олон байдаг. За би хувийн стилистээр ажилладаг учраас мэдээж үйлчлүүлэгчийн биеийн онцлогтой туулж ажиллах шаардлагатай болдог. Энэ хугацаанд маш сайн ойлгосон зүйлсийн нэг нь юу вэ гэхлээр 2 ижил жинтэй эсвэл 2 ижил өндөртэй хүмүүс байсан ч хүн бүрийн биеийн хэлбэр ерөөсөө дахин давтагдашгүй онцлогуудтай байдаг. Зарим хүний биеийн онцлог нь 2 ийм хэлбэр хосолмол байдалтай байдаг бол заримдаа нэг хэлбэр нь илүү давмгайсан байх хандлагатай байдаг. Жишээлбэл та 9 цаг биеийн хэлбэртэй байсан боловч төрөлтийн дараа Apple Tendency буюу баг зэрэг алим хэлбэр рүү биеийн хэлбэр маань хэлбэсэн байж болно. Төрсний дараах гэж зүйлсэн болохоор одоо би 9 цаг биеийн хэлбэрт тохирохгүй хаа гэж санаа зовох хэрэггүй. Харин яг одоо байгаа бодит хэмжээндээ тулгуурлаад өөрийн биеийн төрлийг тодорхойлох нь чухал байгаа. Тэгээ ер нь бол биеийн хэлбэрийг тодорхойлоход хэд хэдэн ийм онолууд байдаг. Хүмүүс сонирхчиж магадгүй гэдгээрээс бяцхан дуртад явхад Sheldon-ы онол гээд суур биеийн физиотипийн онол байдаг. Мөн цаашлаад Дэвид Кибийн биеийн хэлбэрийн систем гэсэн онол байдаг. За энэ нь яах вэ гэхээр биеийн хэлбэрийг ясны бүтэц, ерөнхий харагдах байдлаас нь хамаарат 13 төрлийн архетипэд ялган оруулсан байдаг. За түүнчлэн Fruit Shape System буюу биеийн хэлбэрийг геометрийн болоод жимсний хэлбэрүүдтэй адилхан тайлбарласан нь хамгийн их ашиглагддаг буюу хамгийн суур ойлголт болсон байдаг. За ерөнхийдөө дээрх онолуудыг илүү хэлбэршүүлсэн, ер нь хин ч ингээд сонсон ойлгомжтой байдлаар тайлбарласан гэж ойлгож байна. За зарим стилистүүд болоод зарим нэг энэ салбарт контент хийдэг ютуберуудын бичлэгүүдийг харахаар биеийн хэлбэрийг тодорхойлохдоо математик томьёонд орлуулад бас тодорхойлдог юм байлээ. Гэхдээ миний хувьд иймэрхүү байдлаар танилцуулах нь миний өөрийн гол зорилго болох нөгөө загварыг маш энгийн хэлбэр хин сонсон ойлгомжтой байлгах гэсэн зорилготой маань зөрчилдөж байгаа учраас маш их хэрэглэгддэг хамгийн суур ойлголтуудыг ярьж байгаа гэдгийг бас дахин сануулъя тийм ээ. Эхний төрөл бол урвуу гурвалжин биеийн хэлбэр байгаа. Тэгэхээр та одоо түрүүн авсан биеийн хэмжилтээ нэг ирээд харах нь шүү дээ. Хэрвээ таны мөр болон цээжний тойрог ташааны тойрогоос 5 орчим сантиметрийн зөрүүтэй байх. За эсвэл нүдээр харсан ч мөр маань ташаатай харьцуулахад харьцангуй юм хүчирхэг мэдрэмж төрүүлж байгаа тохиолдолд та өөрийгөө урвуу гурвалжин биеийн хэлбэртэй юм байна гэсэн ойлголттой болох боломжтой. Дараагийн хэлбэр бол лир биеийн хэлбэр. Хашаа өгзөгний хэсэг маань өргөн, харин мөр болон цээж тойрог маань харьцангуй бага байдаг. Жишээлбэл таны ташааны тойрог мөр болон цээжний тойрогоос 10 орчим сантиметр ба түүнээс дээш хэмжээний ялгаатай гарах юм бол та лир биеийн хэлбэртэй юм байна гэж ойлгох нь зүйтэй байгаа. За дараагийн биеийн хэлбэр бол алим хэлбэр. Жин ихэвчлэн бэлхүүс хэсгээр төвлөрсөн байх хандлагатай байдаг. Өөрөөр хэлэх юм бол
Бүсэлгийн тойрог нь цээж болон ташааны тойрогоос дунджаар 4-5 см орчмын зөрүүтэй байх нь түгээмэлдэг. За дараагийн төрөл олвол тэгш өнцөгт биеийн хэлбэр. Мөрний цээжний тойрог, ташааны тойрог нь ерөнхийдөө ойролцоо хэмжээ харьцаатай. Харин бүсэлгийн тойрог тод биш байдгаараа онцлог байдаг. Цээж болон ташааны тойргийн дунджаас бүсэлгийн тойргийг хасахад хариу нь 30 см-аас доош зөрүүтэй байх нь хэмжилт хийлгүү нүдээр хаарсан ч тэгш өнцөгт хэлбэр нь тодорхой харагдаж байдаг. За харин энэ хэлбэрийн эсрэг биеийн хэлбэр бол мэдээж элсэн цаг биеийн хэлбэр байгаа. Энэ тохиолдолд бол мөр болоод ташааны тойрог маань хоорондоо тэнцвэртэй. Гэхдээ бүсэлгийн тойрог бол илт тод ялгаралтай буюу ийм бусад хэсгээс 30 орчим сантиметраас дээш буюу түүнээс их ялгаралтай байх тохиолдол олон байдаг ба. За мэдээж энэхүү системийн хувьд болохоор өндөр нам, биеийн ихтэй эсвэл туранхай байхаас үл хамааран энэ 5 ангилал дотор багтана гэж ойлгоно. Жишээлбэл plus size төрлийн эмэгтэй байсан ч элсэн цаг тэгш өнцөгт биеийн хэлбэртэй байж болно. За эсвэргээр туранхай жижиг биетэй эмэгтэй байсан ч алим эсвэл уруу гурвалжин биеийн хэлбэртэй байх боломжтой. Тиймээс та өөрийнхөө биеийн хэмжээсийг ерөнхийдөө ажиглаад аль хэлбэрт нь илүү ойрхон байгаагаа олох хэрэгтэй. За ингээд биеийн хэлбэрээ танин мэдээд өөрийнхөө биеэс хэмжээ авснаар таны хамгийн том зорилго бол өөрийнхөө биеийн давуу талыг олох явдал гэсэн үг. Жишээлбэл уруу гурвалжин биеийн хэлбэртэй эмэгтэйн давуу тал бол спортлог, эрүүл харагддаг мөр, за түүнчлэн цээж хэсэг маань өргөн байдаг учраас маш эмэгтэйлийн мэдрэмжийг төрүүлж яадаг давуу талтай гэсэн үг. За харин лир биеийн хэлбэртэй бол ташаа болоод гуй хэсэг маань маш тод харагддаг. Тэгэхээр биеийн тэр хэсгийгээ давуу тал болгож өгвөл их зүгээр. Харин тэгш өнцөгт биеийн хэлбэртэй эмэгтэйн хувьд бол ташаа болоод мөрний хэсэг маань маш гоё байгалийн тэнцвэртэй харагддаг. Элсэн цаг биеийн хэлбэр бол мэдээж маш найрын бэлхүүс ол давуу тал нь болж өгнө. За ингээд биеийн хэлбэрээ илүү сайн ойлгосноор та хувцас сонгохдоо зөв шийдвэрийг гаргаж өөрийн биед хамгийн сайхан тохиордог тэр загварыг мэдэж олж авахд ач тустай. За түүнчлэн тренд загварын чиг хандлагыг дагаад тийм ээ хүн болгон өмсөж байгаа юм чинь надад ч гэсэн зохих болов гэж худалдан авалт хийхээсээ илүүтэйгээр энэ хэлбэр энэ удаагийн тренд болж байгаа айтем миний биеийн хэлбэрт арай тохиромжгүй. Тэгэхээр миний сонголт биш ээ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр трендийн айтемууд их гэсэндээ ялгаж салгахад маш дэмтэй тустай гэсэн үг. За нэг үе бодох юм бол хүмүүс трендийг сохроор дагахаа болсон байна тийм ээ. Илүү өөрийнхөө хувийн онцлогийг тодруулах загварыг сонгохыг хичээж байгаа. За гэсэн ч хувцас загварын маркетинг кампаньтай ажлууд бол нэлээд хүчтэй бидэнд нөлөөлдөг учраас өөрийн мэдээлэхүү трендийн айтемыг авчих гэдэг. Тэгэхээр магадгүй та биеийн хэлбэрээ өөрөө зөв тодорхойлоод өөрийнхөө хувийн онцлогийг мэдээд ирэхээрээ өөрийн биед хамгийн сайхан харагдах хувцсыг сонгож бусдад сайхан харагдахыг сонгосоор байхгүй байх л хамгийн чухал зарчим гэж бодоорой. За ингээд дээрх 5 хэлбэрийн аль нэгнээс биеийн хэлбэрээ олж тогтоосны дараа биеийнхээ пропорцийг мэдэх ёстой байгаа. За биеийн пропорцийг тогтоохын тулд мэдээж биеийн дээд хэсэг болоод доод хэсгийн хэмжээг харьцуулан харах нь зүйтэй. Энэ мэдээж хувцсны өмсгөлт за ямар загварын хувцас надад илүү тохиромжтой вэ гэдгийг мэдхэд чухал ач холбогдолтой. За өөрийн биеийн пропорцийг хэлбэр аргаар мэдхийг хүсвэл дараахан аргыг хэрэглээд үзье. Хоёр гараа зөрүүлээд нэгийг нь дээр нь нөгөөг нь доор нь гаргаад цээжнийхаа хөхнийхөө доор байрлуулна тийм ээ. За хоёр гар чинь яг хүйсийг бүрэн даарж ерөөсө харагдахгүй болж ивэл та илүү богино цээжтэй гэсэн үг. Харин доор байрлаж байгаа гар маань хүйсний яг дээд талд нь байж ивэл та ерөнхийдөө яг тэнцвэртэй пропорцтой гэсэн үг. Харин хүйс маань гараас нэлээд доогуур харагдаж байгаа юм бол ерөнхийдөө урт цээжтэй гэсэн үг. За энэ бол маш энгийн арга бөгөөд биеийн бүтэцтэй тохирсон хувцас сонгоход тань туслах болно. Ингээд энэ бичлэг танд тусалсан болов уу гэж найдаж байна. За дараагийн бичлэгээр уруу гурвалжин биед хувцас сонгохдоо юу анхаарах ёстой талаар дэлгэрэнгүй бичлэгийг бэлтгэж оруулах болно. Тиймээс та өөрийнхөө биеийн хэлбэрт тохирсон хувцсыг олохыг зорж байгаа бол дараагийн контентийг маань битгий алдаарай. Түүнчлэн танд нэмэлт асуултууд байгаа бол комент хэсэгт асуултаа бичиж үлдээгээрэй. Миний урт яриаг бүгдийг нь дуустал сонсдог YouTube-ийн үзэгчдтэй би илүү дэлгэрэнгүй онцгойлон хариу өгөхийг хичээдэг байгаа шүү. Хэрвээ танд энэхүү контент таалагдсан бол лайктаарч дараагийн контентуудыг алдахгүй тулд subscribe дараарай. Энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Баяртай.